Япон бол зүүн Азийн бүс нутагт багтдаг арлын улс юм. Азийн их газраас номхон далайгаар тусгаарлагдсан, уртрагийн дагуу сонож тогтсон барилтай 4 том арал олон зуун жижиг арлуудыг эзлэн оршдог. Хоншю, Хоккайдо, Кюшю, Шикоку зэрэг арлуудад анх хүн амьдарч эхэлснээр Японы түүх эхэлдэг. Японы арлуудад 200 мянган жилээс ч эрт хүн амьдарч байсан гэж таамагладаг. Тэдгээр хүмүүс арал дээр хэрхэн ирсэн талаар хэд хэдэн таамаглал байдаг. Японы 4 том арлуудад эртний хүмүүс Аз төв их газрын Камчаткийн хойг, Сахалины арлаар эсвэл Солонгосын хойг, Филиппин тайваны арлуудаар дамжин очсон байх гэж үздэг. Тухайн үеийн цаг уурын нөхцөл байдал тэдгээр эртний хүмүүсийг Японы арлууд дээр ирэх боломжтой болгосон ба энэ шилжилт хөдөлгөөн урт удаан хугацаанд явагдсан дамжиггүй. Сүүлийн мөслөг буюу 10,000 жилийн өмнө дэлхийн далайн түвшин өнөөгийнхоос харьцангуй доогуур байсан гэж үздэг ба эртний хүмүүс Солонгосын хойг, Сахалины арал, Камчаткийн хойгоор дамжин ирсэн байх гэсэн бодит үндэслэлтэй юм. Шинэ чулуун зэвсгийн үеийн агнуурчид болон түүхчид Японы арлуудад нэлээд суурьшмал байдлаар амьдарч илүү боловсронгүй багаж хэрэгслийн зүйлс хийж байсан баримт Японы арлуудад олддог. Сүүлийн мөслөг буюу 10,000 жилийн өмнө дэлхийн далайн түвшин өнөөгийнхоос харьцангуй доогуур байсан гэж үздэг ба эртний хүмүүс Солонгосын хойг, Сахалины арал, Камчаткийн хойгоор дамжин ирсэн байх бодиттой үндэслэлтэй аж. Шинэ чулуун зэвсгийн үеийн агнуурчид болон түүхчид Японы арлуудад нэлээд суурьшмал байдлаар амьдарч илүү боловсронгүй багаж хэрэгслийн зүйлс хийж байсан баримт Японы арлаас олддог. Тэдгээрээс хамгийн эртний ваар саван эдлийн үлдэгдлийн дурсгалыг Япончууд Йомоны үеийн дурсгал гэж нэрлэдэг. Эртний соёл иргэншлийг судлахдаа тэдний хэрэглэж байсан үлдээсэн эд үлгийн баримтыг судалж цаг хугацааг нь тогтоохоос гадна ахуй амьдралын хэв маягийг нь давхар мэдэж болдог ажээ. Йомон гэдэг Япон үг бөгөөд ваарны гадна талыг олсоор чимэглэж хэлсэнтэй холбоотойгоор энэхүү соёлыг нэрлэх болж. Йомон соёлын дараагаар шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үеийг дамжин төмөр зэвсгийн үе хүртэл хамааралтай илүү боловсронгүй эд үлгийн зүйлийг Токиогийн ойролцоох Яёй нэртэй газраас гаргажээ. Японы энэ үеийн түүхийг Яёй соёл гэж авч үздэг ба нийтийн тоолын 3 дугаар зууны үе хүртэл хамруулан авч үздэг. Зарим судлаачид үүнийг судалж үзээд Йомоны үеэс хожуу үе буюу сүүлд Азийн их газраас Солонгосын хойгоор дамжин ирсэн Кюшю, Хоншю арлуудад шилжин ирсэн хүмүүсийн үлдээсэн соёл гэж үздэг. Ямар ч энэ үед газар тариалан эрхлэх, металл боловсруулах арга ухаан Хятадаа Солонгосын хойгоор дамжин Японд нэвтэрчээ. Генетикийн судалгаагаар Йомон хүмүүс нь өнөөгийн Японы Хоккайдо арлын Анью, угсаатан өмнөдийн Рюкю арлын хүмүүсийн гентэй таардаг аж. Японы арлууд дээр амьдарч байсан хүмүүс цагаан будаа тариалж нэг газараа тосгоны хэлбэрээр суурьшмал амьдарч байсан ба ихэнх үедээ нэгдмэл удирдлагатай байсангүй. Гэхдээ айжимдаа тосгонуудад ахлагч нар бий болж тосгонуудыг удирдаг ахлагч нар хоорондоо газар нутгийн төлөө тэмцэлддэг болов. Анх нийтийн тооллын 57 онд Японы элч Хятадын хаантай уулзахаар ирсэн байдаг бөгөөд Хятадын сурвалж бичиг тэмдэглэхдээ Япон зүгийн хүмүүсийг Вүү гэж нэрийджээ. Тэдгээр хүмүүс нь олон жижиг арлуудад хуваагддаг болохыг Хятадууд бас мэдсэн байна. Япончууд их газрын Азийн ард түмнээс олон зүйлийг сурж өөрийн болгон хөгжүүлсээр ирсэн байдаг. Тэр дундаа Хятадын эртний улсуудтай зүүн өмнөд Аз, Солонгосын хойгоор дамжин харилцдаг байв. Хятадын сүн улс, Тан улсын соёл уламжлал Японы дундад зууны үеийн нийгэмд томоохон байр суурь эзэлдэг. Ингэж явсаар одоогийн Кётогийн ойролцоох үржил шимт хөндийн тосгонуудаас анхны хүчрхэг овгийн удирдагч нар гарч ирв. Энэ нутаг орныг Ямато гэж нэрлэх бөгөөд Яматогийн удирдагч нар Японы олон зуун жилийн түүхтэй эзэн хаадын өвөг дэдэс болжээ. 4-р зуунаас эхэлсэн Ямато угсааны удирдагчид хүчрхэгжиж хөгжих зуур их газраас Солонгосын хойгоор дамжин дэвшилтэд соёл технологи материал Японд нэвтэрсээр байв. 5-р зууны сүүл үе гэхэд их газрын Хятадын бичиг үсэг шашин сургаал Солонгосоор дамжин Японд нэвтэрчээ. 5-р зууны үед Солонгосын хойгт оршин тогтнож байсан Пекжагийн хаант улс Хятадын күнзийн эрдэмтнийг Япон руу илгээж байсан бол хожим мөн буддын лам нарыг дамжин өнгөрүүлсэн баримт байдаг. Тэдгээр хуваргууд шашин, соёл, олон талын мэдлэгийг Япон түгээхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 7-р зуунд Яматогийн удирдагчид Хятадын улс төрийн тогтолцоо,
засаг захиргааны бүтэц хуулийг хуулбарлан авч нутаг дэвсгэртээ нөлөөгөө бэхжүүлв. Энэ үед буюу 4-10 дугаар зууны хооронд Хятад сүн таан улсууд ээж дараалан хүчрэгчин оршин тогтнож улс төрд күнзийн номлол чухал байр суурьтай болжээ. Ямато удирдагч нарын дотроос Сого овгийнхан эзэн хааны удамтай ураг барилдаж төрийн хэрэгт илүү нөлөөтэй боллоо. Хун тайж Шокото Сого овгийнхныг төрийн эрх мэдлээс холдуулж төрийн албанд шатлан захирах болон мэри тогтолцоог авч хэрэгжүүлж шинтгэл хийжээ. Японы хаан Тенжи 646 онд Тайка хэмээх дараагийн чухал шинжилгээг хийсэн байна. Энэ шинжилгээр хүн амыг тоолж татварыг дахин загварчлан шинтгэж төвлөрсөн болон орон нутгийн захиргааг хятад маягийн төвлөрсөн хэлбэртэй болгожээ. Язгууртнуудыг дагах мөрдөгч умыг бас тогтоосон байна. Энэ шинжилгээг хийхдээ Хятадд сурж боловсрсон эрдэмтэд лам нартай хамтарсан. Мөн дотоодын хүчрхэг овог удирдагч нарын эрх мэдлийг хязгаарлах давхар зорилготой байсан ба эрх мэдэлтэй удирдагч нарын нөлөөг буруулж эзэн хааны эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байв. 710 онд эзэн хааны захиргаа нийслэл Хэйжоку буюу одоогийн Нара хотод шилжижээ. Японы нутаг дэвсгэр нь аймагуудад хуваагдаж эзэн хаанаас томилогдсон захирагч нар удирддаг байв. Төрийн албан 8 зэрэгтэй бөгөөд тэднийг дээрээс томилдог аж. Тан улсын шүүх, нутаг дэвсгэр засаг захиргааны хууль, татвар, газар эзэмшлийн хуулийг хуулбарлан авч хэрэгжүүлв. Япончууд 701-ээс 777 оны хооронд Хятад байсан тухайн үеийн улсууд руу олон тооны сурагч эрдэмтдийг илгээж Хятадаас мэдлэг хоримтлуулж ирэх даалгавартай явуулдаг байв. Нара төвтэй Яматогийн эзэн хаадууд газар нутгаа өргөжлүүлэн тэлсээр байсан боловч Хоншу арлын хойд хэсэг Хоккайдо арлыг бүрэн эзэлж чадаагүй байлаа. Хойд нутгуудад нутгийн уг бол Анью угсаатан олон зуун жил амьдарч ирсэн тул тэднийг байлдан эзлэх тун яривхтай асуудал байлаа. 8 дугаар зууны үе сүүлчээс эзэн хаан хэд хэдэн удаагийн цэргийн үйл ажиллагаа явуулж тэр нь ихэнх үедээ амжилттай болов. Айнычуудыг зэрлэгүүд гих бөгөөд тэдэнтэй тулдаж байгаа жанжтыг Япончууд шогун гэж нэрлэх болов. Хожим шогун нь бүхий л Японы цэргийн хүчийг баригч удирдагч болж хувирсан. Шогунууд 1192-оос 1867 он хүртэл бүх Японыг захирч байв. Харин эзэн хаан бэлэг тэмдгийн шин чанартай явж иржээ. 9 дугаар зууны үеэс эзэн хааны эрх мэдэл үүрэг буурч эхлэв. Үүнд хэд хэдэн шалтгаан байлаа. Японы хаадууд ихэвчлэн нас балчир, залуу, дуршлаг мэдлэг дутмаг байсан тул ёслол хүндэтгэл, шашны зан үлийг гүйцэтгэгч шинжтэй бэлэгдлийн шин чанартай байсан байна. Харин жинхэнэ эрх мэдэл хүч чадал язгууртнууд тэдний сурвалжит гэр бүлүүдийн дунд оршиж байв. Энэ үйл явц нь 7 дугаар зуунаас Ямато болон түүний хүрээний овгийн ахлагч тэргүүлэгч нарын хамтралаас эхэллээ. Язгууртан сурвалжнууд хамгийн чухал албан тушаалыг хашдаг байв. Тэдгээр хүмүүс эрх мэдлийг үе дамжуулан эзэмшихээс гадна ямар ч татвар төлдөггүй, өөрийн гисэн эзэмшил газартай бөгөөд хуулиар болон өв уламжлалаараа эрх мэдэл өмч нь хамгаалагдаж байдаг. 7 дугаар зууны үед болсон Тайка шинжлэлийн үед Фуживара овгийн язгууртнууд хүчээ авч 11-р зууны дунд үе хүртэл түүний удам угсаа улс орныг удирдах байв. Фуживара овгийнхан дотроос Фуживара Мичинага хамгийн алдартай бөгөөд хааны орлогч тэргүүн сайдын албыг хашиж байв. За Мичинага болохоор 966-аас 1028 оны хооронд амьдарч байсан шогунтан байгаа. Тэгээд 12 дугаар зууны хүртэлх үеийг Японы язгууртнуудын сонгодог үе гэж түүхчид үздэг. Энэ үед Япончууд өөрсдийн соёл урлагийн хэв маяг, улсынхаа шинж онцлогийг тодорхойлсон байдаг. Эзэн хааны эрх мэдэл буурсаар орон нутгийн газрын эзэд Дамё сурвалжид язгууртнууд нөлөө ихсэв. Газрын эзэд ноёдууд өөрсдийн эзэмшил нутагтаа цайз хэлбэрийн суурин амьдарч өөрийн газар нутгийн харьяа тариачдыг удирддаг байлаа. Тариачдаас татвар авах, өөрсдийгөө зэрэглэдэг ноёдоос хамгаалах, дээрэмчдээс хамгаалах үүднээс өөрсдийн самурай дайчтай болов. Самурай нарын хувьд ноёдод тусалж төрийн албан зүтгэж эзэмшил газартай байх нь чухал байлаа. Тухайн газар нутгийн самурай дайчид нар нэгдэж альва үүмэн самуунаас тосгоноо хамгаалдаг байв. Тэр үед эзэн хаанд байнгын арим байдаггүй байжээ. Харин бүс нутагтаа нөлөө бүхий овгийнхныг альва асуудлыг шийдвэрлэхэд эрхийг нь өгч олгодог байв. Самурай нарын хувьд ноёдод тусалж төрийн албан зүтгэж эзэмшил газартай байх нь чухал байлаа. Тухайн газар нутгийн самурай дайчид нар нэгдэж альва үүмэн самуунаас тосгоноо хамгаалдаг байв.
Тэр үед эзэн хаанд байнгын айран байдаггүй байлаа. Харин бүс нутагтаа нөлөө бүхий овгийнхныг аливаа асуудлыг шийдвэрлэх эрхийг нь өгч томилдог байв. Японы нийгмийн давхаргыг харвал эхлээд эзэн хаан, түүний дор шогун. За тэгээд шогуны дор болохоор газрын эзэд дамьёнор бөгөөд газрын эзэд дамьёнорыг хамгаалагч самурай нар түүний дор. Хамгийн доод давхаргад тариачин, урлаачид, худалдаачид ордог байв. 12 дугаар зууны үеэс эзэн хааны угсаанаас гаралтай хоёр хүчрэг самурай язгууртнууд нутгийн зүүн хэсэгт Сиге Минамато, баруун хэсэгт Иси Тайрын Японд нөлөөгөө тогтоохоор тэмцэлдэж эхлэв. Тухайн үед Фуживара авгийнхан төрийн эрхэнд байсан бөгөөд Тайра Минамото нар Фуживара авгийнхнаас эрх мэдлийг нь булаан авсан боловч улс төрийн эдрээтэй нөхцөл байдлын улмаас Тайрачууд төрийн эрхэнд Тайра угсааны хаан хүүг залуу эзэн хаан болгов. Гэвч өрсөлдөгч авгийн Минамото Yoritomo Тайрачуудын эсрэг бослог гаргажээ. Ингээд 1180-аас 1185 оны хооронд болсон хүнд хэцүү иргэний дайнд Тайрачууд ялагдав. Энэ дайныг Жимпэй гэж нэрлэдэг аж. Дайны үр дагавраар цэргийн удирдагч нар буюу шогун нар Японыг бүхэлд нь удирдах болжээ. Шогуны засаглал Мэйжигийн үе буюу 1868 он хүртэл үргэлжилсэн байна. Анхны шогун Минамото Yoritomo Японы зүүн эргийн Камакураг өөрийн засаглалын төвөө болгож тэндээсээ удирддаг байлаа. 1192 онд хойд нутгийн Фуживара авгийнхныг буулгаж авснаар дангаар Японы хамгийн хүчрэг цэргийн удирдагч захирагч болж эзэн хааны хамт Японыг удирдах боллоо. Тухайн үед эзэн хааны засаг захиргааны төв Кёотод байжээ. Эзэн хаан түүнд хоёр төрлийн эрх мэдэлтэн албан тушаалтныг томилох эрхийг өгсөн. Үүнд можуудын захирагч, хууль хэрэгжүүлэгч нарыг томилох, газрыг хамгаалах цэрэг хөдөлгөх түвшинтийг томилох эрх мэдэл байв. 1199 онд Минамото Yoritomo нас барснаар түүний хадам Хожо талынханд шогуны эрх мэдэл ирэв. Гэвч Хожо авгийнхнаас хизээж шогун төрөөгүй бөгөөд төдийгүй шогуныг төр орлон засаглаж явсаар 1333 оныг хүрсэн байдаг. Хожо үеийн үед Японд буддийн шашин улам цэцэглэн хөгжиж, хаан нь Ничирон зэрэг алдартай санамартнууд буддийн шинэ урсгал сургаалыг сурталчилсан байна. Гадаад харилцааны хувьд Монголын эзэнт гүрний салбар Юан улсын их хувлай хаан Японы Камакурид суух шогуныг дагуул улс болохыг шаардсан боловч тэд эсэргүүцсэн. Ингээд 1294 онд хувлай хаан 40 мянган цэрэгтэй Японыг эзлэхээр далайд гарсан ч Японд хүрлгүй хар салхинд өртжээ. Хоёр дахь удаа 1281 онд 140 мянган цэрэгтэй хөдөлсөн боловч бас л хар салхинд сүйдсэн байдаг. Шогуны эрх мэдэл Yoritomoгийн хадмын Хожо авгийнханд байлаа. Кёотод төвтэй тухайн үеийн эзэн хаад эрх мэдлээ нэмэгдүүлж шогунараас салах зорилготой бослог хувилдаан гаргадаг байв. Тэдгээрийн нэг нь Гой Дайго эзэн хаан юм. 1318 онд хаан ширээн суусны дараа шогуныг авч хаяхын тулд хувилдаан зохион байгуулж тэр нь илчлэгдэн баригдаж Оки арал руу цөллөгдөөд тэндээсээ зугтаж Ашикага овгийн язгууртнуудын дэмжлэгийг аван Камикарад байсан Хожо овгийнхныг 1333 онд унгаасан байдаг. Ашикага үүнийхээ шанд эзэн хаанаас өөрийгөө шогун болохыг шаардсан байдаг. Гэвч Гой Дайго татгалзаж Ашикаготой тулалдаж хүчин мөхсдөд Кёотогоос Хоншу арлын өмнөд орших одоогийн Нарад засаглалаа шилжүүлээд байв. Дараагийн 56 жилийн турш иргэний дайн болж 1392 оны 3 сард Ашикага Йошимицу эзэн хааны тэмцлийг буулган авчээ. Үүнээс үзэхэд тэр үед Япон улсад улс төр политикийн 3 онцгой газар бий болоод байв. Нэгдүгээрт хуучин шогуны төв Камикарууд нэг байв. Хоёрдугаарт эзэн хааны нийслэл хот Кёотод Ашикага шогун болохыг эрэмлэгч байв. Өмнөд рүү буюу Йошинад эзэн хаан түүнийг дэмжигч нар байв. Дотоод ноёдын эрх мэдэл улам гүнзгийрэн өргөжөж ноёдууд бие даасан өөрсдийгөө хамгаалсан байдалтай болж ирэв. Ингэснээр төвлөрсөн эрх мэдэл буурж мужийн захирагч нар ноёд язгууртнуудыг бүрэн томилох боллоо. 1467 оноос 1477 оны хооронд дотоод ноёдын тэмцэл улс орон даяар явагджээ. Энэ дайнд хоёр хүчрхэг шогуны залгамжлагч нарын талд Японы язгууртнууд хуваагдаж тэмцэлдсэн бөгөөд энэ үеийг Онин гэж нэрлэдэг. Энэ үеэр дамьёнор
илүү бие даасан болж өөрийн харьяалагдж буй бүс нутгийнхаа хэмжээнд эрх мэдлээ хадгалах газар нутгаа хамгаалан тэмцдэг байлаа. Дамьёноор нэгдэж хөлтний аримтай болж өөрийн газар нутагтаа татвар тогтоож өөрийн дүрм журмыг бий болгож эхлэв. Хэдийгээр шоогун болон эзэн хааны эрх мэдэл бүдгэрсэн боловч эзэн хааны нийслэл Кёто ач холбогдлоо алдаагүй байлаа. Кётод эрх мэдлээ тогтоож чадвал бүх улсыг барьж болохыг хүчрхэг Дамьёноор ойлгоод байсан юм. Ер нь Кёто газар зүйн байрлалын хувьд хойд өмнөд Японыг холбосон төв бүс нутаг байснаас гадна эртнээс төгөлдөржсөн худалдааны зангилаа хот болцоход байлаа. Одо Нобунага бол төвийн бүсийн нийслэлтэй ойрхон орших жижигхэн Дамьёоос гаралтай овгийн язгуурт юм. Тэрээр 1568 онд Кётог эрхшээлдээ оруулж 1573 онд сүүлчийн Ашикага шогуны эрх мэдлийг устгажээ. Гэвч өөрийн дагалдагч ноёны захиалгаар хорлогдсон байна. Түүний дараагаар Одо Нобунагагийн жанждын нэг Тоётоми Хидоёши Кюсю болон Шикоку арлын Дамьёоныг эрхшээлдээ оруулж Японыг үндсэндээ нэгтгэж чадсан. Тэрээр 2 удаа Солонгос руу амжилтгүй халтан товтлсон байдаг. Солонгосын алдар занжин Исүншин түүнийг зогсоосон. Эртнээ Солонгосын нутаг бол Японы хувьд ихээхэн ач холбогдолтой газар байлаа. Их газрын хятадтай худалдаа хийх гол зам бөгөөд өөрт байхгүй байгалийн баялагийг тэндээс авчрах дөшөц газар байсан. Нөгөө төгөөр Япон өөрөө их газарт газар нутагтай болох алсын хараа эндээс эхэлжээ. 1598 онд Тоётоми Хидоёши нас барж түүний орыг залгамжлах тэмцэл тэргүүлэх жанждынхын дунд өрнөв. Энэ тэмцэлд Токугава Иэясу 1600 онд ялалт байгуулж нийслэлээ Эдод байгуулав. 1543 онд анх удаа Ботголчууд Кюсю аралд иржээ. 1549 онд ариун Францис Зивер Христийн шашныг анх Японд дэлгэрүүлж эхлэв. Ботголчууд мөн бууг Японд авчирв. Удалгүй Япончууд ч өөрсдөө буугаа хийдэг болжээ. Дайнд бууг хэрэглэдэг болсноор Японы уламжлалт тулааны хэв маяг өөрчлөгдсөн. Ботголчууд зөвхөн шашны урсгалыг тарахаас гадна олон төрлийн шинэ соёлыг Японд нутагшуулжээ. Токугавагийн залгамжлагч үе үеийн шогуунаар Японд хамгийн нөлөө бүхий засаг захиргааны шийдлийг олж хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг Бакухон гэж нэрлэдэг. Шогун Токугава эрх мэдлээ Дамьё буюу газрын эзэд ноётой хуваалцсан явдал юм. Ингэхдээ нийт үржил шимт газар нутгийнхаа 4/1-ийг эзэмшээд үлдсэн 300 гаруй газрын эзэд Дамьёнорт газар нутгийг нь үлдээсэн. Дамьё нар шогундаа захирагдах боловч өөрийн газар нутгаа бүрэн засаглаж татвар хурааж газрыг нь хуваарлах үндсэн эрх мэдэлтэй байв. Үүнээс гадна айрамтай шүүх эрх мэдэлж Дамьёнорт байлаа. Гэхдээ Токугава удмын шогунаар Эдод одоогийн Токиод Дамьёнорыг авчирч хяналтандаа байлгадаг байв. Мөн татвар төлөх, ажиллах хүчээр шогуныг хангадаг байжээ. Шогуны зөвшөөрлөөр эзэмшил нутагтаа цайз барих, бусад газрын ноёдтой ураг төрөл болох зөвшөөрлийг авдаг байлаа. Хэрвээ Дамьёнор урвах, хууль зөрчиг, залхамжлагчгүй нас барсан тохиолдолд шогун бүх эрх мэдэл шилж түүнийг дахин зохион байгуулж хуваарилдаг байсан байна. Христийн шашны өргөжлөлтөөс улбаатайгаар Токугавагийн дараагийн үеийн шогунаар гадаад ертөнцтэй харилцах тал дээр улам хаалттай болсоор байлаа. Япончууд гадаад улс руу зорчих хориотой болж зөвхөн тодорхой тооны улс орон Японы заасан бомбоор дамжуулан Японтой харилцдаг болов. Кюсю арлын Нагасаки бомбоор голландчууд харин Хятад болон Солонгостой Рюкю, Цушима арлуудаар дамжин харилцдаг байлаа. Токугавагийн үед самурай болон энгийн иргэдийн хоорондох ялгаа давхарга улам гүнзгийрэв. Тэдний нийгэмд эзлэх байр суурь, ял шийтгэл, үүрэг хариуцлага өөр байлаа. 1700 он гэхэд аажмаар хөдөө тосгоноос цайз хот суранд амьдрах амьдралын хэв маяг бий боллоо. Дотоодын өмнө самуу намжснаар худалдаа харилцаа өргөжөж, бүтээн байгуулалт нэмэгдэн, эдийн засаг хурдтай хөгжиж, нийгэмдх баялагын хуваарлалт өөрчлөгдөж, шинэ анги давхарга бий болсон нь баян худалдаачт юм. Хот суурингийн хүн ам өсгийн хэрээр амьдралын эрэлт хэрэгцээ улам өсөв. 18 дугаар зуун гэхэд эрэлт хэрэгцээний энэхүү дарамтад хүн амын ихэнхийн нийцэлдэг тариачд болж хувирв. Тиймээс хөдөө үе бослого өмнө гардаг болжээ. Дотоод нөхцөл байдал 200 гаруй жил ноёлсон Токугава угсааны шогуны уналтын нэг эхлэл боллоо. Үүнээс гадна гадаад улс орнуудын дарамт шахалт Японд нэмэгдэв. 18 дугаар зууны сүүл үе гэхэд Европынхан
Японыг хилээ нээж худалдаа хийхийг шаардав. Хойд талаас Хоккайдо арлаас Оросууд нэвтрэв. Удалгүй Британи, Францын хөлгүүд Японы эргээр хөвөх боллоо. Бодит байдал дээр Японы айрам тухайн үед үнэхээр хуучны зэвсгэлтэй байсан тул гадныхны халдлагыг дэвсгэрлэхээргүй байсан байна. Анх 1854 онд Америкийн нэгдсэн улсын усан цэргийн ахмад Мэттью Ферри Япончуудтай чөлөөтэй худалдаа хийх хилцээрийг хийжээ. Америкийн нэгдсэн улстай хийсэн худалдааны хилцээрүүд нь Европын бусад орнуудыг Японтой худалдаа хийх эхлэлийг тавив. Токугава Кусаны шоугунаар нөхцөл байдлыг үнэлж үзээд гадаад улсуудад буулт хийгээд байв. Бусад сөрөг хүчний дамио нарын хувьд гадаадуудтай харилцахгүй байх эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлсэн байдаг. 1868 онд Кёотод болсон ордны хувилдаанаар залуу эзэн хаан Мэйжи төрийн эрх мэдлийг өгчээ. Мэйжи хаан болонгуудаа Токугава шоугуны эрх мэдлийг унгааж эзэн хааны засгийн газрыг байгуулав. Мэйжи эзэн хааны хувьд залуу байсан төдийгүй түүний эрх мэдэл урдын адил өөрт нь байсангүй. Зөвхөн ард түмний эв нэгдлийг илэрхийлэх шин чанартай л байлаа. Төрийн бүх эрх мэдэл Мэйжигийн сайд нар түүнийг өрөмжилсөн барууны дэмжигч самурай язгууртнуудын мэдлэлд байлаа. Үүнд Чошу, Сацуми, Тоса, Хизан зэрэг сайдууд ихээхэн нөлөөтэй ба Токугава шоугуныг унгаахад бичлэн оролцсон хүмүүс юм. Эдгээр хүмүүс өөр өөрийн гэсэн үзэл санаатай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэдний эхний даалгавар бол улс орныг шинээр тогтсон хааны нэгдсэн захиргаанд оруулах байв. Эзэн хааны засал Эдо буюу Токиод нүүж ирэв. Хүн амаа тоолж дамио нарыг хааны удирдлагт оруулав. 1871 онд хааны зарилгаар дамио нарыг авч хаян түүний оронд бүс нутгийн удирдагч нарыг хаан томилдог болов. Японы засгийн газар 1871-ээс 1873 оны хооронд дэлхийн өөр улс орн руу дипломат харилцаа тогтоохоор илчээ илгээв. Тэдгээр хүмүүс нь янз бүрийн зорилготойгоор боловсрол, шинжлэх ухаан, хууль, цааз, аж үйлдвэрийн хөгжил, нийгмийг судлахаар тухайн улс руу аялж эрдэм ном сурсан байдаг. Үүний үр дүнд Япончууд хурдцтайгаар шин зүйлийг нутагшуулж авчээ. Мэдээж энэ бүх ажлуудыг хийхэд хуучны өв уламжлалыг дэмжигч нартай тулалдах бослого үмэнийг дарсаар байсан. Тэдгээрийн нэг нь Сайго Такамори сайд. Үндэстний үзэл өв уламжлалыг хадгалагч нийгэм байсан тул томоохон бослогыг өдүүлсэн байдаг. Мэйжигийн үед Япончууд өөрийн хүрээний газар нутгаа тэлж чадсан байна. 1880 оноос эзэн хаан төвдөө засаглалын хэлбэр Японд бий болов. Цаашлаад үндсэн хууль засаглалын хэлбэрийг шинжлэгчид дэмжиж байв. Ингээд Германы үндсэн хуулийг жишг болгон өөрийн үндсэн хуулиа 1889 онд баталжээ. 1890 оноос аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөр томоохон арлуудад холбосон төмөр замтай болж дэд бүтц сайжрав. 1890 оноос аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр томоохон арлуудтай холбосон төмөр замтай болж дэд бүтц нь сайжрав. Хувийн аж ахуйн салбар засгийн газрын тусламжтайгаар цэцэглэв. Самурай давхарганаар нийгэмд амжилттай дасан зохицов. 1890 оны дунд үеэс гадаад улс орнуудтай ялангуяа урд нь тэгш бус харилцдаг байсан Европчуудтай ижил төвшөнд хамтран ажиллах боллоо. 1900-аад оны эхнээс Япончууд Азийн их газарт нөлөөгөө тогтоохын тулд хэд хэдэн дайныг өдүүлжээ. Ихэнх үедээ гадаад бодлогын хувьд харийн колончлогч, эзлэн түрэмгийлэгч нарын эсрэг байр суурьтай, өөрийгөө хамгаалах байдалтай байснаа аажмаар эдийн засгийн хүч нөлөө нэмэгдэхийн хэрээр өөртөө түрэмгийлэх шин чанартай гадаад бодлогыг баримтлах болов. Японы гол бай бол хятадын дагуулаар 100 жилийн турш явж ирсэн Солонгос байв. Солонгос геополитикийн маш чухал газар байлаа. Ялангуяа хаант Оросын нөлөө энэ бүс нутагт тогтохоос хятадууд, Япончууд хоёулаа имэж байв. Японы занал хийл нэмэгдэж Солонгостой нээлттэй худалдаа их нөхцөл үүсв. Харин хятадууд буюу тухайн үед байсан маньчууд Европын орнуудтай Солонгосыг худалдаа хийх дэмжиж байлаа. Ингэснээр Солонгос дотроо тусгаар тогтнолын хөдөлгөөн идэвхжин олон улсын давцанд хаалттай байсан Солонгос улс гарч ирэв. 1894 онд Солонгосын эзэн хааны эсрэг дотоодын Тонкуг хөдөлгөөн өрнөхөд хятадууд, Япончууд далимдуулан цэргээ оруулж бослогыг дарахаар дайрчээ. Хятадууд цэргээ татсан боловч Япончууд Солонгосын хааны ордныг эзлэн аваа зогсохгүй Хятадын усан флот руу гинтийн товтлогон хийснээр сул дорой хятадууд буюу маньчууд ялагдав. 8 сар үржилсэн богинохон дайны дараа Шимоносекийн хэлцээгээр маньчуудаас
манжуудаар Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж дайны нөхөн төлбөрт Тайван, Пинху арлууд Хятадын зүүн хойд хэсгийн Ляндоны хойгийг Япончуудад өгөв. Энэ байдал Орос тэргүүтээ барууны орнуудад таалагдсангүй. Тухайн үед Оросууд Ляндоны хойгийн одоогийн Далинд газар эзэмшиж өөрийн тэнгисийн цэргийн баазтай байжээ. 1900 оны үед Боксерийн өмнөний үеэр Оросууд цэргээ авчирснаар Япончууд өөрийн эзэмшлийн газраа хамгаалж Англитай эвсэн Оросуудыг буулгаж ав. Оросууд Хятадын нутгийг орхих ёстой байсан боловч тэгсэнгүй. Япончууд Оросуудад Солонгос, Манжуур, Хятадын нутагт дэвсгэрч санаатай байгаагаа илэрхийлжээ. Гэвч Оросууд энэ саналыг нь хүлээж авсангүй. 1904 онд Япончууд Оросын Порт Артурд гинтийн товтлогоо хийж 1905 онд Японы ялтаар дуусав. Харин Оросууд Солонгос руу анхаарлаа илүү хандуулж эхэллээ. Орос Японы дайны дараа Япончууд Солонгосын хааныг авч хаяхад Солонгос даяараа Японы эсрэг хөдөлгөөн өрнөж ширүүн тэмцэл өрнүүлжээ. 1910 онд Япончууд Солонгосчуудыг Японы захиргаанд бүрэн оруулж Жосон нэртэй болгов. Япончууд Солонгос төрөмгийн бодол хэрэгжүүлэхийн зэрэгцээ орчин үеижүүлэх газар тариалангийн хөгжлийг нь хурдтгсан байна. Удалгүй Японы Аз дэх хүч нөлөөг Европын тэргүүлэгч улсууд Америк нэгдсэн улс хүлээн зөвшөөрөв. Япончууд 1-р дайнаар Британий холбоотон болон Хятадын Шандууны хойгт орших Германы эзэмшлийн газрыг эзлэн авав. 1-р дайнд Япончууд өргөн хүрээгээр оролцоогүй боловч дайны буйнаар Европын дайтаж буй орнууд их хэмжээний бараа бүтээгдэхүүн, буу зэвсэг худалдаалж эдийн засгийн хурдцтай өсгөж хүнд үйлдвэрийн салбарт босч ирсэн байна. 1918 онд улс орон даяар болсон Өмэн самуун нь засгийн газрыг өөрчлөх, улс төрийн өөрчлөлт шинжилтийн эхлэлийг тавьжээ. 1-р дайны дараа Японы гадаад бодлого харьцангуй доктортой болж газар нутгаа өргөжүүлэх үзэл санаа барууны орнуудын хандлагаар өөрчлөгдсөн байна. 1920 онд гэхэд дэлхийн 5 том гүрний нэг гэгдэх болсон бөгөөд үндэстнүүдийн холбоо нэгдэж харилцан үйл товтлох гэрээг байгуулжээ. Хара Такаши 1918 онд Японы анхны энгийн иргэнээс гаралтай ерөнхий сайд болжээ. Тэдний либерал нам нь хуучны үзэл баримталтай бөгөөд барууны улс төрийн чиглэл баримжааны эсрэг байр суурьтай байв. 1920-оос 1929 он хүртэл цаашлаад 31 оны дэлхийн эдийн засгийн хямралын үе хүртэл Японы эдийн засаг шалдаан буулсан байлаа. Ард түмэнж ардчилсан үзэл санаа өнгөрсөн жилүүдэд төр барьсан олон намын засаглалыг буруутхан шөмжилж эхлэв. Ингэснээр Японд илүү үндэслэх үзэлтэй цэргийнхний нөлөө бүрэлдэн тогтжээ. 1932-оос 1945 оны хооронд Японы эдийн засаг улс төрийн байдал муу докторгүй байсан ч их газрын Хятадд нөлөөгөө тогтоохоор үйл ажиллагаагаа өрнүүлсээр л байв. Тухайн үед Хятадын коммунистууд болон үндэсний армийнхан гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлийг өрнүүлээд байв. Япон 1931 онд Манжуурыг хэрэгшээлтэд оруулан цаашлаад Хятадын сүүлчийн эзэн хааныг ашиглан Манжго хэмээх шинэ улсыг байгуулав. Үндэсний холбооны гишүүн орнууд урдах хэлцлийг нь сануулж гэрээгээ зөрчихгүй байхыг хүссэн боловч Япон улс гишүүнчлээсээ гарсан байна. Хятадд явуулж байгаа цэргийнхний үйл ажиллагаа амжилттай болсноор Япон доторх улс төр цэргийнхний эрх мэдэл холбоо сүлбээ батжив. 1936 онд хит хүнсрэх үзэлтэй армийн офицерууд цэргийн эрхийг Токиод тогтоов. Удалгүй коммунистуудын эсрэг холбоог Герман, Итали улсуудтай байгуулжээ. 1937 оны 7 сарын 7-ны өдөр буюу Бээжингийн ойролцоо Марко Поло хэмээх гүүрэн дээр Япон болон Хятадын цэргүүд хоорондоо гал нээснээр Япон Хятадын 2-р дан эхлэв. 1937 оны төгсгөл гэхэд Японууд Хятадын хойд хэсгийн нутаг Шанхай, Бээжин, Нанжинийг эзлэн авчээ. 1939 онд Европт дайнд игдэхэд Японы өргөжилд зүүн өмнөд Азийн улсууд руу чиглэв. Учир нь газрын баялаг нөөц ихтэй улсуудыг эзэлж авснаар дайны дэмжлэгт үлэмж их хэрэг болно гэж төлөвлөсөн байна. Япон хөгжлөөрөө Японы бүс нутгийн улс орнуудын нэгдлийг үүсгэх алсын хараатай байгаагаа тухайн үеийн ерөнхий сайд Принц Кони мэдэгдээд байв. 1941 оны 12 сарын 7-нд Японы нисэх хүчин Америк нэгдсэн улсын Хавай арал дахь Совдын эргийн баазыг бөмбөгдөв. Үүнтэй зэрэгцэн Филиппин, Гуам, Тайланд, Британий Малай зэрэг арлуудыг бөмбөгдөжээ. 1942 онд Бирм, Калимантаны арал, Алиутын арал, Голландын зүүн эндхийн арлууд руу товтлов. Цаашлаад Австрали, Шинэ Зеланд, Шинэ Гвиней, Соломоны арлууд, Шинэ Британий арлууд руу агаарын дарилт хийсэн байна. 1945 оны 8 сарын 6-9-нд Америк нэгдсэн улсын Хирошима, Нагасаки хотуудад тус атомын бөмбөг хаяв.
Ингэснээр Японы удирдагч нар ямар ч арга замгүй болж бууж өгөв. Энэ мэдээг 1945 оны 8 сарын 15-нд Японы эзэн хаан Хирохито албан ёсоор улс орон даяар радиогоор зарлажээ. Дайны дараа холбоотнууд Японыг Америкийн нэгдсэн улсын удирдлагад өгсөн төдийгүй олон шинжилгээ хийж зэвсэгчсэн эзлэн төрөмгийлэгч үзэл санааг нь устгаж ардчилсан үзэл санааг ард түмэнд нь ойлгуулах Британий парламентын хэв шинжийг төрийн тогтолцоонд нь суулгасан. 1947 онд үндсэн хуулиар хааны эрх мэдэл илүү бэлэг тэмдгийн шин чанартай боллоо. Дайны дараа дэлхийн улсууд социалист, капиталист гэсэн хоёр үзэл санаа хөгжлийн замналаар явж ирэв. Америкийн нэгдсэн улсын гол өрсөлдөгч зөвлөлт холбоот улс болсон байна. Америкийн нэгдсэн улс Японыг Оросуудын эсрэг гол хамтрагчаа болохыг зорж байлаа. Тиймээс дайны дараах эдийн засгийг сэргээх бодлогыг Америкчууд ихээхэн хийж 1951 оны Сан Францискод болсон хилцээрээр Япон улс бүрэн тусгаар тогтносон улс болов. Улмаар өөрийн урдын эзэмшил болсон газар нутаг болох Солонгос, Тайвань, Корейл, Сахалины арлууд Номхон далайн эзэмшлийн арлаасаа татгалзав. 1950 оноос Япон улс дэлхийн ихэнх орнуудтай харилцаагаа сэргээсэн ба Оросын холбооны улстай харилцаагаа сайжруулахыг хичээсэн юм. Гэвч Корейлийн бүлэг арлуудын улмаас одоо хүртэл харилцаа бэрхшээлтэй тулгараад байна. 1960 оноос эдийн засагтаа ихээхэн анхаарав. Япончууд зөвлөлт холбоот улс болон Америкийн нэгдсэн улсын хоорондын харилцаанаас аль болох хол байхыг хичээсэн бөгөөд хоёр их гүрний дайны талбар болохоос имэж байв. Учир нь Солонгосын дайны үр дагаврын нөлөөг Япончууд тодхон харж байсан юм а.